17 онд 4,000, 18 онд 6,000 гэсэн байна. 8 дугаар хуудсан дээр орон сууцны захиалгыг авч 2 оролын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэдэг 15 онд 20,000, 16 онд 40,000, 17 онд 60,000, 18 онд 80,000 гэдэг. Ингээд энэ бүхэн чинь энэ дээр байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зөрүүтэй материал тараагчид байна уу? Эсвэл бол би буруу хараад байна уу? Нэг бол та буруу яриад байна уу? Энийг тодруулж өгөх хэрэгтэй байна. Тэгээд эний чинь саяны ярьж байгаа тэр хуучин орон сууцнуудыг шинжлэх гэдэг дээр бас 10-ын 9-р хуудсанд байж байгаа. 14 онд 1178, 15 онд 3422, 16 онд 4600, 17 онд 6100 гэдэг бүгдийг нэмэхээр 223,900 орон сууц болчиход байгаа байхгүй юу? Наач ойлголтын зэрэг байна. Энэ бол өссөн дүнгээр бичсэн байна. Манай хүмүүс нэмээд энэ орно. Тийм бид нар өссөн дүнгээр бичсэн. За тийм.